За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын Чүнчэн хот руу Улаанбаатараас хэрхэн хямд өртгөөр явах. За ер нь ямархуу маршрутаар ер нь явах боломжтой байна гэдэг талаар мэдээлэл өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг орцгоо. За хамгийн ихний сонгож авсан маршрут нь болохоор Улаанбаатараас Бээжингээр дамжаад Чүнчэн хот руу явах. Дандаа нислэгээр явах боломжтой тийм бол маршрут байна. Бид Улаанбаатараас Бээжин лөө дараа нь Чүнчэн лөө нисээ, Чүнчэнээс буцаад Бээжин, за тэгээ Улаанбаатар руу бол гэсэн дөрвөн нислэгээр бол явах нэ. За тэгээд үн терапевт ямар байх юм бэ гэх юм бол бид нэр Trip.com руу ороод Улаанбаатараас Бээжин лөө нэг хүн ниснэ гэдэг нь хамгийн хямдхан тикетийг бол олох гэж хичээсэн. За тэгээд тэр үр дүнд бол биднэрт Мятын хоёр талдаа шууд нислэг бол гарч ирсэн. За энэ маань бол үнэ нь бол нэг хүний 829,500 төгрөгийн үнэтэй болж бол нэмэгдсэн байна. За хуучин бол бид нэг 763,000 төгрөг орчим төгрөгөөр хамгийн хямдханаар бид нар Бээжин лөө хоёр талдаа бол Мятын онгоцоор бол нисчдэг байсан. За явны бүх хүн өсөд байгаа гэдэг бол эндээс бас харж болох нэ. Ойролцоогоор нэг хүн дээр бол 70,000 төгрөг бол ер нь бол нэмэгдсэн байна. Ойролцоогоор бодож үзэхэд. За энэ хүн нислэг маань болохоор 50 lbs буюу 23 кг-ийн том чиндам бол авч нисэх бол боломжтой гэсэн. Ер нь хамгийн том чиндамтай явж болох нислэг. За тэгвэл бид нэр том чиндам бол авч явахгүй. Ягаад гэх юм бол бид нэр үүний дараа Бээжингээс Чүнчэн лүү нисэх нислэг маань болохоор 44 lbs буюу 20 кг-ийн жижигхэн чиндамтай явна гэсэн үг. За 44 lb маань бол ойролцоогоор бол ингээд 1909 кг-тай тэнцдэг буюу энэ маань бол 20 кг-ийн дундад чиндамтай гэсэн үг. Тэгэхээр бид нэр хэрвээ Мятын онгоцоор болно гэд 23 кг-ийн чиндам аваа явуучих юм бол дараа нь Чүнчэн лүүгийн нислэг рүү ороход бол бид нэр илүү төлбөр төлөх шаардлага үүсчихнэ гэсэн үг. За тэгэхээр энэ 44 lbs-ийн буюу 20 кг-ийн чиндамтай явах хэрэгтэй шүү. За ингээд Улаанбаатараас Чүнчэн лүү хоёр талын нислэг маань болохоор 883,400 төгрөгийн үнэтэй бол бид нэр чиндамтайгаа ингээд бол явчих нэ. Биднэрт бол ийм болцоо бол байна. За энэ одоо явж байгаа маршрут маань болохоор ер нь бол нэлийн хурдандаа орно. За тэг үн төлбөрийн хувьд бол даа нислэгээр явж байгаа гэхэд хамгийн боломжийн үнэтэй одоо нислэгээр явж байгаа маршрут нь гэсэн. За бид нар үнийг бодоод үзэх юм бол 883,400 төгрөгөн дээрээ нэмэх нь Улаанбаатараас Бээжин чиглэл явж байгаа хоёр талынхаа нислэг болох 829,500 төгрөгийг нэмэх нь бол бид нар нийтдээ бол нэг сая 712,900 төгрөгөөр бид нар Улаанбаатараас Чүнчэн хот руу очичлоо гэсэн үг. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүн зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гээд нийт хэдэн төгрөгийн зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтаа шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За бидний дараачийн сонгож авсан маршрут бол Улаанбаатараас Хөх хот руу нисээд тэг Хөх хотоос Чүнчэн лүү нисэх бас дан нислэг 4 дамжаад бол явна. За энэ ямархуу үнэтэй болж таарах юм бэ гэх юм бол бид нар дахиад Мятынхаа онгоцоор бид нэр Улаанбаатараас Хөх хот руу очно гэсэн үг. За энэ нислэг маань бол бидний хувьд бол ер нь бол үн терапийн хувьд бол Улаанбаатараас Хөх хот руу хоёр талдаа нислэг бол үйлдэхэд бол 862,400 төгрөгийн үнэтэй бол явах нэ. За энэ нислэг маань ялгаагүй 23 кг-ийн чиндамтай бол явж болно. За тэгээд 862,400 төгрөгийг бол бид хоёр талдаа бол ингээд нислэгээ авч байгаа Хөх хот руу явах. За үүний дараа Хөх хотоос Чүнчэн лүү биднээс шууд нисэж болно. За тэгтээ Бээжинтэй харьцуулахад бол харьцангуй бага зэрэг үнэтэй байгааг та эндээс бол харж байгаа бах. Тэгээд дээрэс нь 44 lbs буюу нөгөө 20 кг-ийн чиндамтай нисэх учраас ер нь бид нэр даан нислэгээр Улаанбаатараас Чүнчэн лүү ер нь зорж байгаа бол ер нь 20 кг-ийн чиндамтай явах ёстой шүү гэдэг ерөөсө мартаж бол болохгүй гэсэн. За ингээд сая 68,400 төгрөгийг өмнөх нөгөө нэг Хөх хот руу нисэх нислэгтэр нэх юм бол бид нэр сая 930,800 төгрөгөөр бол ингээд Чүнчэн хот руу ингээд дамжаад дөрвөн нислэгтэйгэр бас ингээд очиж болох бол болцоо бол байна. Энэ бол бас нэлийн хурдан явж байгаадаа ер нь бол тооцогдсон Чүнчэн хот руу дан нисээд явж байгаа учраас за тэгтээ энд нэг анхаарах зүйл байгаа. Бид нэр Бээжингээс илүү үнэтэй одоо тикет бол авч जैन те одоо Чүнчэн лүү Хөх хотоор дамжууд явчих юм бол за түүнээс гадна
Хөхөтөөс одоо Чүнчэн рүү нисэж байгаа нислэг Бээжингээс Чүнчэн рүү нисэж байгаа нислэгтэй харьцангуй бага байдаг учраас юм үнэтэй байгаа гэсэн. За тиймээс бидний хувьд одоо нэг нислэгээ тааруулаад дунд нь бага цаг зарцуулахаар те ингээд аль болох өөрсдөндөө юм тухтай цаг захиалж авахыг хүсэж байгаа бол аль болох Бээжингээрээ дамжсан дээр ягаад гэвэл Бээжингээс хамаагүй илүү олон сонголттой. За дээрээс нь хүний хувьдас хамаагүй аятайхан. За дээрээс нь та нар замаараа Бээжин үзэх бол боломжтой. Хэрвээ замаараа Бээжин юм уу Хөхөтийг үзэх сонголт гарч ирвэл би баг хүн болгоныг Бээжин сонгох байхаа гэж бодож байна. Яг нь Бээжин үзсэн хүмүүс бол Хөхөтийг яг сонгож болох бол талтай. Тэрнээс яг энэ хоёр хотыг харьцуулах юм бол Хөхөт бол Бээжин гэж бодвол яг харьцуулагдахаар үт юм хоёр өөр хот бол байгаа гэсэн. За үүнээс гадна бас явах арга нь бол бид нэр газраар эхлээд юу Улаанбаатараас гараад Улаанбаатараас галт тэргээр замын үед ороод замын үүдээс Ирээн лөө машинаараа эсвэл автобусаар орж жогоод за Ирээнээсээ Бээжин лөө юм Хөхөт рүү автобусаар очоод за тэндээсээ нислэг үйлдээд бол явах боломжтой. За ингийн бол ер нь зардлыг бол ер нь нэлээд бас бууруулаад ирэх боломжтой болоод ирнэ гэсэн. За ингэж явах юм бол ер нь газраар бид нэр үүсэн Ирээн хүртэл Ирээн одоо Улаанбаатараас Бээжин хүртэл бид нэр 420 мянган төгрөгөөр бол хоёр талдаа бол ер нь тикетнүүд бол авчдаг галт тэрэгний автобусны за тэгээд бас дахин одоо Ирээнээс Бээжин хүрэх одоо автобусныхаа тикет гэсэн. За Хөхөт рүү ч гэсэн бол нэг ялгаатай бол байхгүй 420 мянган төгрөгөөс нэг за үнэтэй байлаа гэж бодвол 450 руу очих боломжтой гэсэн. За тэгээд үүн дээрээ бид нар болохоор хэрвээ Хөхөтөөр дамжиж явж байгаа бол за 420 мянган төгрөгөн дээр нэмэх нь сая 68400 төгрөгөө нэмээд хэрвээ бид нэр газраар Хөхөт руу яваад Хөхөтөөс нисэж Чүнчэн хот руу очих юм бол бид нэр сая 488400 төгрөг бол төлөх нэ. За хэрвээ бид нэр 420 мянган төгрөгөөр Хөхөт руу Бээжин лөө явчих юм бол Бээжингээсээ бид нэр Чүнчэн хот руу нисэх юм бол бид нар бол ойролцоогоор нэг сая 303,400 төгрөг төлөөд бол бид нэр Чүнчэн хотод бол очих нь байна. За энэ маань бол аяллаа хувьд бол харьцангуй их цагийг бол зарцуулнаа. Бид нар яагаад гэх юм бол нэг газраар явж байгаа үедээ ингээд ихэнх одоо цагаа бол зарцуулж байгаа гэсэн. Бид нар Улаанбаатараас замын өдрөө очиход бид нар оройны одоо 5 цаг 4 цаг өнгөрөөгөө тэр галт тэрэг маань бол хөдлөөд за тэгээд өөрөөр бид нар бол замууд дээр очдог. За тэндээсээ шууд автобусан суусан ч гэсэн хил таахгүй ер нь 2-3 цаг бол багтаа болдог. За тэгээд Ирээнээсээ бид нэр Бээжин лөө юм Хөхөт руу явах гэж бас нэг 10 хэдэн цаг бол автобусаар явна. За ингээд ер нь бол асар их цагийг бол ер нь ингээд газраар явж байгаадаа зарцуулцдаг. За тэгвэл үн терапийн хувьд бол хамаагүй хямдхан байгаа бол та бас харж байгаа байх гэж бодож байна. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусж байна. Та бүхэн энэ үнүүдийг хооронд нь одоо харьцуулж үзээд танд одоо аль нь тохиромжтой гэдэг талаас бол сонголтоо сонгоно гэсэн. Хэрвээ та ганцаараа явж байгаа бол альч маршрутаар нь явсан үний үед бүр нэг айхтар зүрх бол гарахгүй гэр бүлээрээ явж байгаа нөгөө явж байгаа зардлаа ингээ хүнийхээ тоогоор үржүүлээд эхлэх юм бол мэдээж энэ бол шаал өөр юм бол одоо зөрүүтэй зарлууд бол гарнаа гэсэн үг. За ингээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дарцгаагаарай. Bye guys.